Өрөг цагийн маань Арангаа аймгийн төвд ирсэн байна. За бидний ард энэ харагдаж байгаа гэр бол одоо Арангаа аймагт Малчин кемп гэдэг төсөл хэрэгжиж байгаа юм байна. Энэ төслийн одоо санаачлагч, загвар өмсөгч бэлгүүнтэй уулзаад байна. Аялал жуулчлал хөгжүүлэх гэж яриаддаг. Гэхдээ бид нар ондоочт гэж байхгүй. Бид нар юугаар ондоочгүй гэхээр мэдээж яг Чингис хааны өлхийн нутаг, Төв Монголын одоо нүүдэлчин ахуй соёл гэдгээрээс онцгойрвол их одоо боломж харагдаж байна гэдэг үүднээсээ бид нар залуучууд за дээр малчин айлуудаа яг юм аялал жуулчлалын үйлчлэл сургая гэж одоо шийдэж ингэж эхлүүлж ирсэн. За тэгээд одоо би ч гэсэн өөрөө бас яг энэ малчин кампинг яг нэг оролцогч болсон юм бас давхар явж байгаа. Дээр нь бас давхараас малчин кампинг хөгжүүлээд малчтад бас яаж жуулчд хүлээж авах уу, яаж үйлчлэгийн соёл сурах уу, ямар хөтөлбөртэй байх уу гэдэг, ямар догчлолтой байх уу, юу хэрэглэх үү, юу идэх үү, яаж үйлчлэх үү гэдэг бүгдийг заад сургаадаас туршлагаас хуваалцаад явж байгаа одоо ийм зүйл байгаа даа. Тэгээ энэ маань өөрөө бас гадны жуулчд гэхээс илүүтэйгээр за дотоодын жуулчд. За бид нар өөрсдөө үндэсний өв соёлын дархлаа байхгүй бол үндэстэн мөххийн одоо шинжээ. Тэгэхээр одоо дараагийнхан бас үр хойчтой бид нар өв соёлоо өвлүүлэн хадгалж авч үлдэхийн тулд хот хөдөөгийн айлыг бас холбох хэрэгтэй юм байна. Зундаа бас малчин кампд ирээд таньдаг малчинтай болоод хүүхдээ байгальд дархлаагийн сайн суулгаж за эрүүл одоо хүнс хэрэглэж тийм ээ. За өв соёлтой танилцуулж ингэж одоо үндэсний дархлаа гэдэг зүйлийг бас бий болгох хэрэгтэй байна гэдэг үүднээсээ ингэж хамтран санаачлаад ингэ бүгдээр явж байгаа. Тэгээ энэгээр ч гэсэн Арангаа одоо аялал жуулчлалын холбоо, Арангаа одоо удирдлагууч гэсэн дэмжээд за тэгээ малчин камп одоо визитара гэдэг бүгд ара комплексээ бүгд дэмжиж хамтраад ингэж хувийн хвшлүүд ингэ нэгдсэн байдлаар дэмжиж ингэж явж байгаа. Тэгээ энэ өөрөө мэдээж байгаль экологт ээлтэй байх хэрэгтэй. Тэр нөр энэ үрцэн нойлтой байгаа. Үнэр тэгээ. Энэ үн үртгийн тухайд сая төгрөг 80,000 гэсэн үү? Сая 300 мянга. Сая 800. Сая гар мянга байгаа тийм. Тэгээ энэ маань өөр ингээд юм одоо энэ үйлдвэрлэгч нь бас өөр хүмүүс л те. Дандаа ингээд өөр хувийн хамтраад ингээд хийж байгаа. За энэ өтгөн шингэн хоёр нь тусдаа ингээд ордог. За яагаад тэгвэл нөгөө нэг өтгөн шингэн хоёр нийлэхээр байгальд аяг хортой амик гэдэг одоо бодис ялгаруулдаг. Тэр хүнд хортой байгальд хортой хөрс өхүүлдэг одоо тийм аюултай байхгүй юу. Тэгэхээр өтгөн шингэн нэгэ тусдаа байхлаарэ амик гэдэг бодис ялгарахгүй. За өтгөн нөгөө үрцэндээ ингээд ороогдоод бордоо болдог. За шингэн бол ерөөсөө хөрсөндөө уусаад ингээд ямар ч хор нь бол бий болгодог. Одоо ийм одоо энгийн бөгөөд ийм шийдэлтэй нойл байгаа даа. За одоо яг энэ малчин кампд нэгдсэн энэ 60 айл бүгдээрээ яг өөрсдийнхөө мөнгөөр яг гадаана бүгдээрээ ийм нойлтой бие нойлтой гэсэн үг үү? Яг зөв. Малчтаа бас дэмжиж гэсэн бодохоор Арангаа одоо ингээд удирдлагуудаас бас ингээд зээл хөнгөлтэй тусламж, зээл гих мэтлэнгийн имийг одоо бий болгоод ингээд дэмжиж явж байгаа. Чинь малчин айлууд гадаана энэ их гоё юм байна гэж сонирхоод авахар бол хэрхэн авах вэ? Бас хоёулаа тэр аргын зааж өгье тийм үү? Сонирхоод авахар бол Ара комплекс гэж байгаа. Ара комплексийн одоо пэйж уус руу хандаад за тэгээд уцаар нь одоо уцтаад тэгээд нойлыг захиалах боломжтой байгаад байна. За одоо хоёулаа дотгошоо гэрлөө ороод за тийм. Одоо малчин айлд байрлахаар бол энэ гэр кампд байрлахаар бол ийм онцлогтой, ийм зүйл таныг хүлээж байгаа гэдэг мэдээллүүдийг өгөөд явъя тэхүү. За тэгээ. За. За сайн бацхан уу. Амар байна уу. За тэгээ энд бол ингээд ерөөсөө яг энэ цоогор тавилга гэж нэрлэдэг. За хул шар өнгөтэй. Тэгээ цоогор тавилга гар одоо ингэж тогтчулсан. За энийг бол одоо Арангаа аялал жуулчлалын холбооноос бас дэмжлэг болгоод зээлээр ингээд хөнгөлтөд зээлэр олгодог одоо ийм бас тавилга байж байгаа. Жуулчд авах сонирхолтой малчин айлуудаа заавар зөвлөгөө өгөөд бүх тогтчлтын сайхан ингэж хийж өгөөд ингээд жуулч авахд бэлэн болгож өгч байгаа гэсэн үг. Миний хувьд бол яг 3 сая төгрөгөөр за 2 жилийн хугацаатай ингэж авдаа 3 жилийн хугацаатай 3 жилийн хугацаатай авч ирсэн. Жилд 1 сая төгрөг л өгнө ерөөсөө. Ямар ч хүү байхгүй. 3 сая төгрөг ор хөнжлийн даавуу за тэгээл нь одоо ор, сандал, ширээ гэдэг энэ комыг одоо 3 сая төгрөгөөр 3 жилийн хугацаатаагаар ингэж одоо зээлэр авч байгаа гэсэн үг. Гэтэ ямар ч хүүмөө байхгүйгээр зүгээр жилд 1 сая төгрөгөөр явах боломжтой. Хүмүүс Вьетнамд очиод тэд хоног аялах мөнгөөр тэрэлжид очиж 1 хоноод байна, 2 хоноод байна гэдэг байгууллага айгүй их өвөл болонгууд ч тэр маш их сөхөгддөг юм шүү дээ. Тэнгүүд яг энэ гэрт нэг хүн ирээд ганцаараа ирээд 1 хонохоор бол эсвэл хоёулаа ирээд 1 хонохоор бол дөрүүлээ чирж болохоор шүү дээ 4-ний ортой юм байна. Тэгэхээр бол үнэнүүдийн тухайд ер нь бас хэрхэн бас зохицуулсан бол дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх гэж байгаа бол бас. За үнэн нь бол нэг гэр нь 200 мянга. 150-аас 200 мянга гэсэн янз бүр үнэтэй байгаа. Тэгээ тухайн малчин айлаас өрөм тараг юу гэдгийг юмнууд аваад хэрэглэх боломжтой хоолтой. Тэргээ тусдаа хэрэглэж чинь гэсэн үг. Ингээд ер нь бол аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх гэж хөдөө гарч малчтад та ингэж ойр байсан гэж ойлгож байна. Зөв. Тэрнээс бол хөдөө бол бүр мөсөн гараагүй. Хөдөө ер нь амьдрий гэж бодож байна. Ер нь гарах бах. Тэгээ ер нь гарчих баха.
амьдрах орчноо бүрдүүлж жагаад тэгээд бизнесээ энд тогтоож жагаад тэгэхээр хотын залуучуудад хөдөө гараад энд гоё малчин камп гэдэг одоо энэ бизнесийг хийгээд тэгээд хөдөөнөөс сурчлах боломжтой байхгүй. Ийм байдлаар тий. Тэгэхээр энэ бас нөгөө талаар бас хотын залуучуудад ч гэсэн за хөдөө гараад бизнес эрхлээд эсвэл хөдөөнөөсөө хот руугаа зорчихсон бай одоо залуучуудыг буцаагаад хөдөөрөө дуудах тий. Дуудаад энэ одоо бизнесийг одоо хөгжүүлэх, явуулах, эндээс орлогожих, хөрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж байгаа юм байна шүү гэдгийг л бас харуулж байгаа тооч.